Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Миний нэр Ариун Заяа. Багш нь та бүхэндээ өнөөдөр Монгол хэл уран зохиолын хичээл заах болно. За юуны өмнө бүгдээрээ самбарт онсороо тавья. Өнөөдөр 2 дугаар сарын 28-ны өдрөө. За хичээл эхлэхээс өмнө багш нь та нартай нэгэн асуулт тавья. За өгүүлбэр гэж юу вэ? Энэ асуултанд хариулахын тулд та бүхэн хоорондоо ярилцаж багшийнхаа тодорхойлж өгсөн тэмдэглэлийг дэвтэртээ бичнэ. За багш нь асуултаа самбарт бичье. Өгүүлбэр гэж юу вэ? Өгүүлбэр гэж юу вэ? За та бүхэн маань өгүүлбэр гэж юу вэ гэсэн асуултанд юу гэж хариулах вэ? За багш нь өгүүлбэр гэсэн тодорхойлтыг самбарт бичье. За өгүүлбэр бол харилцааны нэгж мөн гэж. Харилцааны нэгж мөн гэж яах вэ? Тодорхойлдог байна. За энийг дэвтэртээ бичээд аваа. Хэрвээ өгүүлбэр маань харилцааны нэгж мөн юм бол түүнийг хэл хаялгаар нь ба бүтцээр нь хоёр ангилдаг байна. За хэл хаялгаар нь ангилахдаа дагаад бичээд яваа хүүхдүүдээ хэл хаялгаар ангилахдаа нэгдүгээрт нь хөөрнөх өгүүлбэр. Хөөрнөх өгүүлбэр. За хоёрдугаарт нь асуух өгүүлбэр. Асуух өгүүлбэр. За гуравдугаарт нь анхааруулах өгүүлбэр гэж 3 ангилдаг байна. За энэ бол өгүүлбэрийг хэл хаялгаар нь ангилсан ангилал юм. За хөөрнөх өгүүлбэрийг бусад өгүүлбэрээс нь юугаар ялах вэ гэхээр өгүүлбэрийн эцэст цэг тавьж тэмдэглэсэн байна. За асуух өгүүлбэр бол өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг заавал тавьсан байна. Анхааруулах өгүүлбэрийн эцэст бол яах вэ? Анхаарлын тэмдгийг тавьж өгч бусдаас нь ялган таньж болно. За үүнээс гадна өгүүлбэрийг бүтцийн хувьд ангилдаг байна. Бүтцээр нь. За бүтцээр нь нэгдүгээрт энгийн өгүүлбэр ба нийлмэл өгүүлбэр гэсэн хоёр ангиллыг авч үзнэ. За энгийн өгүүлбэр гэдэг нь юу вэ гэхээр энгийн өгүүлбэр гэдэг нь өдөр тутамдаа бидний харилцан ярианд хэрэглэгдэж байдаг энгийн өгүүлбэрүүдийг хэлнэ. За нийлмэл өгүүлбэр гэдэг маань хүмүүс өөрийн үзэл бодол анхаарал бодлоо илэрхийлэхийн тулд яг уу энгийн бөгөөд нийлмэл өгүүлбэрээр илэрхийлдэг. За тэгэхээр нийлмэл өгүүлбэр нь 2 ба түүнээс дээш өгүүлбэрээр нийлбэгдсэн байна. За үүний тулд нийлмэл өгүүлбэрийг бүтцийн хувьд дараах байдлаар зэрэгцэн нийлмэл өгүүлбэр ба угсарсан нийлмэл өгүүлбэр эсвэл холимог нийлмэл өгүүлбэр гэж 3 ангилдаг байна. Энэ бол өгүүлбэрийн бүтцийн ангил болно. За хүүхдүүдээ цааш нь хичээлээ үргэлжлүүлье. За тэгэхээр цөмөрөө зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэж юу вэ гэсэн энэ ойлголтыг цөмөр яах вэ? Одоо мэдэж авъя. Тэгвэл зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэдэг юу ах нь вэ? За уншаарай. Нэгэн цагт зэрэгцэн болсон эсвэл цуурч болсон санааг илтгэнэ гэсэн байна. За жишээлбэл модны орой хөдөлж талын хялганы толгой бүхэлзнөө гэсэн жишээг яах вэ? Багш нь авсан байна. За энэ жишээн дээр энийг яагаад зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэж үзэж байгаа гэхээр 2 буюу түүнээс дээш өгүүлбэр яах вэ? Нийлж бүтсэн байна гэсэн нэгдүгээр шинжийг хадгалж байна. За дараагийн шинж нь тухайн 2 өгүүлбэр хоорондоо энэ Ж гэсэн нөхцлөөр яах вэ? Зэрэгцүүлэн олохын Ж гэсэн нөхцлөөр холбогдож бүтсэн учраас энэ бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр муу юма гэсэн баталгаа болж чадж байна. За үүнээс гадна зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг дараах 3 үндсэн аргаар яах вэ? Таньдаг байна. За нэгдүгээрт нь өгүүлбэрийн зэрэгцүүлэн холбох нөхцлүүд буюу зэрэгцэхийн Ж нөхцөл. За хоёрдугаарт нь урьдчилан холбохын АД доод гэсэн 4 нөхцлөөр. За гуравдугаарт нь хам холбохын Н гэсэн нөхцлүүдээр яах нь зэрэгцэн нийлмэл өгүүлбэрээр тус холбогддог байх нэ. За эдгээр 3 нөхцлүүдээр яах вэ? Өгүүлбэрүүд хоорондоо холбогдсон байвал зэрэгцэн нийлмэл өгүүлбэр мөн юма гэдгийг хамгийн эхлээд тахарж болдог байна, таньж болдог байна. За хоёрдугаарт нь хэл хаялгаар зэрэгцэн нийлмэл өгүүлбэр маань холбогдно.
За монгол хэлний жишээнд болохоор ихэнхдээ зүйр цэцэн үгнүүд яг хэл хайлгаар холбогдсон зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн жишээ болж ордог байна. За 3 дугаарт холбох үгээр зэрэгцэн нийлмэл өгүүлбэр холбогдож байна. За эдгээр холбоо үгүүдийн жишээг багш нь энд бичсэн байгаа. Жишээлбэл ба, буюу, бөгөөд гэх мэтчлэн холбох үгнүүдээр зэрэгцэн нийлмэл өгүүлбэр холбогдсон бүтэж болно гэдгийг багшны самбар дээр ингэж бичлээ. За та бүхэн маань эдгээр жишээ болон зэрэгцэн нийлмэл өгүүлбэр таних үндсэн аргуудыг дэвтэрдээ бич тэмдэглээд аваарай. За үүнээс гадна зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг таньж болох бас нэг арга бол зарим тохиолдолд өгүүлбэрийн байрыг солин бичгэд зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн утга болгон агуулга нь өөрчлөгддөг байна. За энэ дээр бичсэн жишээн дээр харъя. Эхний жишээ нь арын модны орой хөдөлж талын хялганы толгой бүхэлзнөө гэсэн байна. За тэгвэл энэ хоёр өгүүлбэрийн байрыг солиод үзье цөмөрөө. За эхэнд нь юу гэвч гэхээр талын хялганы толгой бүхэлзэж арын модны орой хөдлөн гэсэн өгүүлбэр болж байрын салхид тухайн зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн утга болоод холбоос өөрчлөгдөг байгааг та бүхэн харж байна. За энэ бүгдийг сайхан цөмөрөө дэвтэртээ тэмдэглээд бичиж аваарай хүүхдүүдээ. За бүгдээрээ хүүхдүүдээ зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн жишээгээр баттгая. За багшны энд 1 2 3 4 5 6 жишээ бичлээ. Та бүхэн багштайгаа зэрэгцээд эдгээр өгүүлбэрүүд зэрэгцэн нийлмэл өгүүлбэр мөнхийг цөмөрөө баттган тайлбарлая. За эхний өгүүлбэр цэрма зуухны дэргэд гөлрөн сууж шүрс гэсэн өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийг нийтдээ хэдэн өгүүлбэрээс бүтсэн болохыг цөмөрөө тодорхойлъё. За эхний өгүүлбэр хаана байна хүүхдүүдээ? Хэлээрээ цэрма зуухны дэргэд гөлрөн суун гэсэн нэг өгүүлбэр. За хоёр дахь өгүүлбэр нь шүрс алдна гэсэн хоёр өгүүлбэр байна. За энэ хоёр өгүүлбэр байна. Зэрэгцүүлэн холбохын Ж хэмээх нөхцлөөр зэрэгцэн холбогдсон учраас энэ бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр мөн гэдгийг тодорхойлно. 1-дүгээрт. За 2-дугаарт энэхүү өгүүлбэр маань өгүүлбэрүүдийн байрыг солиод бүгдээрээ хэлээд үзье. За цэрма шүрс алдаж зуухны хажууд гөлрөн суун. Гэгээд байрын солиод хэлэхэд яаж вэ? Зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн утга алдагдахгүй байна. За хоёр дахь жишээн дээр дагдангийн эхнэр нэг зам хэд хараагаад аргагүй хоцров гэсэн өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийг хэдэн өгүүлбэрээс бүтсэн болохыг цөмөрөө тодорхойлъё. Эхний өгүүлбэр нь дагдангийн эхнэр нэг зандарна. Хоёр дахь өгүүлбэр нь хэд хараагаад аргагүй хоцров. За бас л яаж вэ? Хоёр өгүүлбэрээс бүтсэн зэрэгцэн нийлмэл өгүүлбэр байна. За энийг зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэдгийг батлахын тулд хоёр өгүүлбэрийн холбоос их харж байна. За энд яаж вэ? Зэрэгцүүлэх холбоосын Ч нөхцлөөр хоорондоо холбогдсон байна. За 3 дахь өгүүлбэр жишээг авъя цөмөрөө. Чөлтмийн гэр хэдий хар болоод цорхой боловч дагдангийн 6 хантай цагаан гэрийн хатавчанд хэвтснээс төмөн жаргалтай гэсэн нэлээд урт өгүүлбэр байна. За уламжлалт тасаараа цөмөрөө яах вэхээр хэдэн өгүүлбэрээс нийлж бүтсэн байна вэ гэдгийг эхлээд тодорхойлъё. За 1-дүгээрт нь чөлтмийн гэр хэдий хар болоод цоорхой гэсэн нэг өгүүлбэр. За 2 дахь дагдангийн 6-тай цагаан гэрийн хатавчанд хэвтснээс төмөн жаргалтай. Ерөнхийдөө ийм хоёр өгүүлбэрээс бүтсэн зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэж үзэж байна. За яагаад зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэхээр тухайн хоёр өгүүлбэрийг боловч хэмээх холбох үг найруулсан учраас энэ бол холбох үгээр холбогдсон зэрэгцэн нийлмэл өгүүлбэр мөн байна гэдгийг танилаа гэсэн үг. За 4 жишээ. Хүний ирээн дотроо могоон ирээн гадна. Энэ богны өгүүлбэр. За энэ өгүүлбэр маань ихэнхдээ бидний хэл заншнаар зүр цэцэг буюу хил зүг гэж явдаг тийм ээ. За тэгэхээр би түрүү юу гэж тайлбарласан мөрөнд нь хэл хайлгаар бүтсэн өгүүлбэр болгон зүр цэцэг буюу зүр цэцэг нь хэл хайлгаар бүтсэн зэрэгцэн нийлмэл өгүүлбэр мөн гэдгийг таньж болно гэсэн учраас энэ бол хэл хайлгаар бүтсэн зэрэгцэн нийлмэл өгүүлбэр байна. За 5 дахь жишээ. Дээл захтай. Мөн л яаж ийн зүр цэцэг учраас энэ бол
хэл хайлгаар бүтсэн зэрэгцэн нийлмэл өгүүлбэр муу юм аа гэдгийг та бид ингээд тодорхойлчихж байна. За дараагийн хамгийн сүүлийн жишээ буюу баян болд шулуун хүн боловч эхнэр нь түүнийг элдвээр эвднэ гэсэн жишээ. За энэ мөн хэдэн өгүүлбэр өгсөн байж болох уу? За нэг өгүүлбэр нь баян болд шулуун хүн. Хоёр дахь өгүүлбэр нь эхнэр нь түүнийг элдвээр эвднэ гэсэн өгүүлбэр өгчжээ. Энэ хоёр өгүүлбэрийг нөгөөх холбох үг боловч гэдэг холбох үгээр холбосон учраас энэ юу гэж байна? Зэрэгцэн нийлмэл өгүүлбэр муу юм а гэд тодорхойлтыг нь хойно цөмөрөө бичиж байна. За, эдгээрээс гадна цөмөрөө тухайн өгүүлбэрүүдэд байгаа өгүүлбэрийн хоёр гол гишүүнийг яах вэ? Олж зуръя. За, эхний өгүүлбэр дээр жишээ авъя цөмөрөө. За, үйл эзэн буюу хэн гэсэн асуултанд хариулагдана. Хэн гэсэн асуултанд хариулагдах өгүүлэгт хүнийг олж зуръя. Нэгдүгээрт нь Цэрма. Хэн бэ? Цэрма. Өгүүлэгт хүн шүү. Нэг зураасаар тэмдэглэнэ. За, үүлийн эзний үйлийг тодруулж байгаа үйл өгнүүдийг олж зуръя цөмөрөө. За, Цэрма яасан? Гөлрөн суусан. Үйл явдал хийж байгааг энийг үл юу? Яаж яав гэсэн асуулт тавь тийм ээ. Гөлрөн суусан. Дараа нь бас шүүрс алдсан байна. Яан гэсэн асуулт. За, өгүүлбэрийн хоёр гол гишүүнийг. За, хоёрдугаар өгүүлбэр дээр өгүүлбэрийн хоёр гол гишүүнийг олж зуръя. Дагдангийн эхнэр нь нэг зандар нь мөн хэд хараагаад аргагүй хоцрох гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр яг үйл эзэн бол дагдангийн эхнэр бахна эхнэр. Яасан? Зандарсан мөн яасан? Хараасан тэгээд хоцорсон. Их мэтчлэнгээр үлийн гол эздэг л яах нь гол эзэн ба үйл өгнүүдийг олдорж болно. Хичээлээ цааш нь үргэлжлүүлье. За, өгүүлбэрийг ялган танихдаа, зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг ялган танихдаа эхлээд хамгийн түрүүнд яадаг байх нь тухайн өгүүлбэр хэдэн өгүүлбэрээс бүтсэн байна гэдгийг тайлбарладаг гэсэн нэг ойлголт авлаа. За, хоёрдугаарт нь тухайн өгүүлбэрүүд хоорондоо ямар холбоосоор холбогдсон байна вэ гэдгийг олж харах бас нэг ойлголт авлаа. За, хамгийн сүүлд яах вэ гэхээр тухайн өгүүлбэр нь зэрэгцэн нийлмэл өгүүлбэр мөн болохыг баталж ардан тэмдэглэгээ буюу зээнөө гэдэг баталгаа тэмдгийг тавьж өгдөг байна. Үүнээс гадна тухайн өгүүлбэрүүд дотор орсон өгүүлэгт хүн гишүүн ба хүн гишүүнийг яах вэ? Өгүүлбэрийн хоёр гол гишүүн гэж нэрлээд энэхүү хоёр гол гишүүнийг яах вэ? Өгүүлбэр дотроос олж зурдаг тэмдэглэгийг та бүхэн мэдэж авлаа. За, ингээд гэрийн даалгавар цөмөрөө багшийнхаа зааж өгсныг баттгахын тулд дараах хоёр өгүүлбэр дээр гэртээ даалгавар хийж ирнэ. Ажлад даалгавар хийж ирнэ. За, энэ хоёр өгүүлбэрийг яаж ажиллаж гэртээ өгүүлбэрийн гүйцэтгэлийг хийх вэ гэхээр энэхүү тайлбарыг уншаарай хүүхдүүдээ. За, юу гэж байна? Өгүүлбэрийг зааглан ялгана. За, нэгдүгээрт нь өгүүлбэрүүдэд зааглан ялгана. Хоёрдугаарт нь холбоолж тэмдэглэнэ. За, гуравдугаарт нь өгүүлбэрийн гол гишүүдийг олж зурж тэмдэглэнэ. За, багшны хоёр өгүүлбэр бичсэн байгаа. Энэхүү хоёр өгүүлбэрийг гэрийн даалгаварт цөмөрөө дараах зааврын дагуу хийж ирнэ гэсэн үг. За, эхний өгүүлбэрээ уншиж цөмөрөө. Өвлийн хүүтнийг адуу манаж өнгөрүүлэн зуны халууныг хонь хариулж гítэлгэх бөгөөд намар ичиж хавар гаргагч таргунаас зовлонтойгоор он жилийг нөхцөлнэ гэсэн нэг өгүүлбэр байна. За, хоёр дахь өгүүлбэр нь баян болдо шулуун хүн боловч эхнэр нь түүнийг элдвээр эвднэ гэсэн. За, ийм хоёр өгүүлбэрийг багш нь та бүхэнд гэрийн даалгавар болгон өгч байна. За, өгүүлбэрүүдээ дэвтэртээ сайхан бичээд заавраа сайн уншиж ойлгоод гэрийн даалгавраа сайн гүйцэтгээд ирээрэй. За, өнөөдрийн хичээлд анхаарал тавьсан та бүгддээ баярлалаа хүүхдүүдээ. Баяртай.